сайн уу? Бүгдээрээ шинэ бичлэгтээ тавтай морил математикийн багш Миннамар байна. За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ математик эсэлтийн шалгалтанд за ямар сэдв ирдیں гэдгийг дэлгэрэнгүй ярих болно. За эхний ээлжинд хэдүүлээ яг үгээр математик эсэлтийн шалгалтанд 4 сэдв ирдэг. За айлгуур, анализ, геометри ба тригонометри, магадлал, статистик нь 4 сэдв ирж байгаа. За хэдүүлээ эхний ээлжинд айлгуур бүлэг сэдвт ямар сэдв ирд юм бэ гэдгийг хэдүүлээ орч харцгаая. За энэ дээр багш нь тоон илэрхийлэл, тоон шулуун, зэрэг язгуур, логарифм, за хийх ба хийбэх, дарааллын нийлбэр гэсэн юм. За энэ дараа бас хэд хэдэн сэдвүүд байгаа. За ингээд сэдвүүдэд хэдүүлээ нэг нь дэлгэрэнгүй аваад үзээд явъя. За тоон илэрхийлэл дээр ямар хөө төрлийн бодлогод ирд юм бэ гэж. За эдгээр бодлогод нөхрийг эсэлтийн шалгалтанд нэржсэн бодлогод байгаа. За жишээлбэл энэ ихний бодлого бол тодорхой хэсэг болон бүхэл хэсгийг авч илэрхийллийн утгыг олох юм даалгавар байна. За хоёр дахь даалгавар нь болохоор энэ өвчүүрийг тооцоолж оноо авах юм байна. За 3 дахь нь бас бүхэл хэсгийг олно. За 4 дахь нь болохоор яг үгээр илэрхийлэл тийм үү? Аргатай бутархайтай, энгийн бутархайтай ийм тоон илэрхийлэл. За иймэрхүү бодлогуудыг болохоор яг тоон илэрхийлэл гэдэг сэдвтэй орчино. За дараа нь тоон шулуун. За тоон шулуун гэдэг сэдвт ямар бодлого байд юм бэ гэж. За энэ бас ялгаагүй эсэлтийн шалгалтанд нэрсэн бодлого байгаа. За ийм А, Б, С тоонуудыг ирэмбэл гэж байна. За дараах тоон тэнцэл бишүүдээс аль нь үнэн бэ гэж байна. За бас яг энэ тоонуудыг бас ихээс нь бага руу ирэмбэл гэсэн иймэрхүү бодлогод бол тоон шулуун гэдэг сэдвт хамаарна гэсэн үг. За дараа нь зэрэг язгуур сэдвт ямар бодлогод ирд юм бэ? За зэрэг язгуур сэдвт одоо жишээлбэл иймэрхүү бодлогуудыг багш навж оруулсан байна. За бас ялгаагүй бүгд эсэлтийн шалгалтанд нэрсэн бодлогод. За жишээлбэл энэ 2 бүхэл 5-3-ын одоо 2 зэрэг хэд вэ? Язгуур дээр 4.5-ыг 50% төлөвлөлт бай тээ. За энэ нэг төсөлгүй үргэлжлэх юм язгууртай энэ дараалал маань энэний одоо утгыг олж гэдэг юм уу те. За энэ 7-гийн 2015 гэдэг тоо ямар цифрээр төгсөх вэ? За гэх мэтлэн иймэрхүү бодлууд болохоор яг үгээр зэрэг болон язгуур гэсэн сэдвт хамаардаг байна. За одоо хэдүүлээ логарифм сэдв рүү орж үзье. За логарифм руу орох юм бол яг үгээр бас яг адилхан эсэлтийн шалгалтанд нэрсэн бодлогуудыг оруулсан байгаа. За логарифм 3 суурьтай 9-ийн илтгэгч нь болохоор логарифм 2 суурьтай 5-ын утга нь хэд вэ гэдэг юм уу те. Ийм логарифмын утга олох, тооцоолох иймэрхүү бодлууд бол ирдэг байх нэ. За хийх ба хийбэх бол одоо манайхан мэдж байгаа. Хамгийн хийх явагч, хамгийн бага ерөнхий хуваагдагч тийм үү. За дарааллын нийлбэр л орё. За дарааллын нийлбэр дээр ямар бодлогод ирж болд юм бэ гэж. За жишээлбэл энэ бас эсэлтийн шалгалт нэрсэн 3 дарааллыг болон багш нь жишээ оруулсан байна. За А дараалал, Б дараалал өгсөн байна. А дараалал болон Б дараа гэх энэ ногдурыг олоо тий. 4 онооны бодлого нь энэ бол нэлийн их өндөр онооны бодлого байсан байх гэсэн үг. За энэ дарааллын одоо утгыг олгож байна. Энэ бол 2 оноо. За дараа нь энэ нийлбэрийг олоо гэж төсөлгүй явж байгаа. Нийлбэрийг олоо гэсэн бол. За иймэрхүү бодлогод бол дарааллын яг нийлбэр гэдэг сэдвтэй хамаарч байна гэсэн үг. За энэ дараагийнхаа ямар сэдвүүдэд орох. Энд бол ерөнхийдөө 6 сэдв байгаа. За үүний дараа өгүүлбэртэй бодлого, айлгуур илэрхийлэл, тэгштгэл, тэнцвэр гэсэн сэдвүүд байгаа. За өгүүлбэртэй бодлогод бол одоо манайхаа сайн мэдж байгаа тийм үү? Одоо хэсгийн бодлого, хөдөлгөөний бодлого, харилцааны бодлого, ажлын бодлого гэж бид нар боддог байсан. Өгүүлбэртэй бодлого эсэлтийн шалгалтанд ирдэг шүү хүмүүс. Энийг та нар бас бэлдээрэй. За айлгуур илэрхийлэл сэдвт бол ямар бодлого гэхээр за бидний бас сайн мэдэх 7 тамиа тий. 7 тамиагаар олцуулж илэрхийллийн утга олох тий. Тиймэрхүү төрлийн бодлууд бол ирж байгаа гэсэн. За тэгштгэл. За тэгштгэл тэнцэл бишиг баг хамтд нь ярьж болохоор. За хэдүүлээ тэгштгэл рүү оръё. За тэгштгэл рүү орох юм бол яг үгээр шуман тэгштгэл, квадрат тэгштгэл, зэрэг тэгштгэл, илтгэгч тэгштгэл, логарифм тэгштгэл, модултай тэгштгэл, за рационал ба иррационал тэгштгэл, систем тэгштгэл байна. За ингээд нийтдээ 3, 6, 8 төрлийн тэгшгэлүүдээс ер нь ирдэг гэсэн үг. За тэнцэл биш бол яг үгээр яг энэ хойдлын тэгштгэл гэдэг үг нь тэнцэл бишиг дүүгээр солиож байна. Тэгэх юм бол шугам тэнцэл биш, квадрат тэнцэл биш. За энэ зэрэгт гэдэг дээр юу ярьж ийм нөхөр багш нь куб тэгштгэл мөн 4 зэргийн тэгштгэл бас орж ирж болно тийм. За куб тэгштгэл бол ерөнхийдөө нэг орж ирдэг. За 4 зэргийн тэгштгэл бол үзэгдэж харагдаад байдгүй. Гэхдээ бас бид нар бодож сурсан байвал их зүгээр. За илтгэгч тэгштгэл байна те. Энэ охроо илтгэгч тэнцэл биш бас байгаа гэсэн үг. За логарифм тэгштгэл, логарифм тэнцэл биш, модултай тэгштгэл, модултай тэнцэл биш, рационал ба иррационал тэгштгэл тэнцэл биш, систем тэнцэл биш гэдэг иймэрхүү сэдвүүд ирдэг байна. За бид нар яг үгээр айлгуур сэдвийнхээ хүрээнд дээрх сэдвүүдийг одоо бэлдсэн байх юм бол
их зүгээр гэсэн үг. За багш нь дахиад сэдвүүдийг хэлж өгье. Айлдвар сэдвийн хүрээнд тоон илэрхийлэл, тоон шулуун, зэрэг язгуур, логарифм, за хамгийн их ерөнхий багш ба хамгийн бага ерөнхий хуваагдагч, дараалтын нийлбэр, за тэгээд өгүүлбэртэй бодлого, айлдвар илэрхийлэл, тэгштгэл, тэнцэтгэл биш гэсэн юм сэдвүүд ирдэг байх нэ. За хэдүүл яг гэхээр энэ сэдвүүдийн өрөөнд хүрээнд одоо бэлдээд эсэлтийн шалгалтанд орох юм бол за нэг 15-аас 19 бодлого бол ерөнхийдөө бодох боломжтой болно гэсэн. Ерөнхийдөө эсэлтийн шалгалтын 40-оос 45% эзэлж ийн гэдэг бол одоо маш их агуулга байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та сайн төлөвлөгөөтэй бэлдэж чадах юм бол эсэлтийн шалгалтандаас өндөр оноо авах боломж байгаа шүү. За тэгээд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад бас комент бичээрэй. Найс нөхдөд энэ бичлэгийг заавал үзүүлээрэй. За тэгээд манай сувганд subscribe дараад амжиг бол заавал subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээ уулзлаа. Бүгдээрээ түр баяртай.